За баруун аймгаар намар болоо амар шорж ийшүү. Хот руу явган очно гэж маань байна. Машинтай найз өргөж игнэ гинэ. За ёстой яг л өгөх шахлаа. Найз зэрэг бол баларх байлаа да. Юмжир дулан уурлаад бороо оруулаад байна уу да. Юу дэрчвэ? Систем машин яаж бариад байгаа юм бэ? Соор анда май унтчихжээ. Хоёулаа ойрхон буудлаад хоол хийж идэх үү дээ. Өчигдрийн борооноос хойш юу ч идсэнгүү. Өнөөдөр кул алмасын гарын таруух. Гүй зүгээр мах чарж иднэ. Дахиад л ганцаараа олчих шүү дээ. Өлсөөд байсан юм чи. Цаадах чи ойлгох хаа те. Одоо Өвсгөлийн мөрөн сумын ойролцоо хон нь Улаанбаатар Music Festival руу 9 сарын 20-оос өмнө очих хаа. За тэгээ дараагийн влогоор уулзъя. Чи намайг ипх ёсгүй байсан юм. Чи гараад ир лалар минь. Дахиад идээд өгөлдөө чамайг. Чи угаасаа аль хэдийн хотоодор минь ороод бөксөөр баас улаа гарцсан. За шинжэнгөө алуулж ийн гэж хар дарлаа. Амралтын өдөрч баргаар эхэлж ийн дээ. Тавж найз бас нэлээд тарган байжээ. Идээ барахгүй үлдээсэн шүү дээ. Энэ үлдэгдлийг нь өглөөний цайндаа идээд дуусгах хэрэгэ. Айгуу лам таньдаг хүн байна уу? Тавжигийн хойтхыг нь уншуулахгүй бол шүн 50 унтуулдаггүй. За тэгээд хот хүртэл 700 км аяллаа влог ойролцоогоор 17 эпизод болох байх. Follow дараад дараагийн влогоо үзээрэй guys. Улаанбаатар Music Festival дээр амар олон хамтлаг дуучид ирэх юм байлээ. Тэр дундаас харангийг л үзмээр байгаа юм да. Өнөөдөртөө багтаад булганд очиод хонох бодолтой байна да. Ямар их хоол вэ? Эндээс нэгийг нь шүрчдэг юм уу? Ямар их майлдаг хонь вэ? Одоо булганы айрыг олж аваад отоглох газартаа очиедөө залуусаа. Эмэн чамайг нилээ үздэг штт. Одоо үед алмас хүртэл контент хийдэг болч гэж. Булганы айрыг хамгийн гоё нь гэдэг үстэй. Фүү, бас л янзын амттай байна да. За хонио гаргаад бэлтчихлээ. Одоо нялга орхог хийж идчихэд унтнаа. Нэрээ би бичлэгийн 70% нь полог дарааг үздэг юм байлээ. Полого дараарай залуусаа. Ивент X-ээс зохиож байгаа Улаанбаатар Music Festival-ийн шат таслуурыг авсан уу залуусаа? Зуны сүүлийн тасархай шоу болох гээд байгаа штэ. Тэн таарах хүн байна уу? За хорхогч өстэй галзуу болжээ. Идчихэд налая да. Тэгээд дараагийн влогоороо уулзъя. Булганаас гараад явж гин. Өнөөдөр Эрдэнтээр дайраад. Гүлгөө яач вэ? Машин эвдэрсэн. Энэ нэг залуу ирчихсэн. Дугуй ч хагардсан байна гэд цэцэн мэрэгэн үг айлдаа шаагаад байх юм. Гүү өгшөө. Наадах чи сэвчээндээ байгаамаа. Дугуй ч хагардсан л байна да. Сэвчээл байх хэвээр дөө. За Эрдэнэтэд хүрээд ирлээ. Өнөөдөр фэнүүттэйгээ уулзаад хүмүүсийн хийдэг зүйлсийг туршиж үзнэ. Хамт байгаарай. Би уулын жим орж үзмээр санагдаад ороод ирсэн чинь амар жижигхэн байдаг шаацсан. Fuck юм аа. За жимнээсээ гараад ирлээ. Хийсэн болохгүй юм байна. Тайгад бол мань чинь шургаа модонд 2 сарлаг үзүүртэн зоож байгаа талаалтаа хийдэг байхгүй. За бас л гоё хот юм аа. Гэхдээ хүмүүсийн хэрэгэлтийн юмнууд нь надад жоохон жижигдээд болдоггүй. За нэгтгүүл Yeti-тэй тарсан бид хоёр хамт Улаанбаатар Music Festival руу явхаар боллаа. Хоёрдгүүл энд бүр амар шорлог идэх гэж байна. За бид хоёр хоолой шорлогоо идэж дуусчаад ойрхон буудал орж хоноор болсон. Тэгээд бас Yeti-г буудал орж үзээгүй гэдэгт би хоёр төмсгөө тавилаа. Би та нарт хэлсэн шүү дээ Yeti буудал орж үзээгүй гэж. Миний төмсөг надаас холдноо маш шүү дээ. Энэ ста унгаад унтуулдаггүй. Бараг биологийн зэвсэг бүхсэндөө хатгалж явдаг юм уу хаашаа юм бэ? За тэгээд дараагийн влогоор уулзъя. Bye guys. За өнөөдөр Yeti орхны бухта мөргөлдөж үзүүлэх гэж байна. Ялна үстэй бороо. Шаан штэ. За залуусаа худлаа үйжээ. Шал дэмий цагаа өрчлөө.
Одоо надад хүр зэрэгтэй юм байна. Азар би өчигдөр машин шаварч цооч магтгүйгээд хүр завцсан байсан. За залуусаа. Ер нь дэмээ санаа байжээ. Хэн Монгол бухтай мөргөлдөх санаа гаргадаг байна. За паранк байсан юм а. Йети энд байна. Йети үхээд намайг болчлаа гэж бодсон уу? Гэхдээ түрүүн чиний гидс хөдлөөд байсан шүү дээ. Намайг газар ухаж яхад тэгэл дотроо баригдчихвэ дээ гэж бодоод анзаарсан уу таад. За тэгээд сонирхолтой байсан бол лайка дарахаа мартваа гайс. Дараагийн влогоо фоллоу хийгээд хүлээж байгаарэ. Улаанбаатар Music Festival руу урагшаа. Бороо ороод сүйтийнэ. Өчигдөр коммент дээр чонон сүрхтэй хоолоо улаацалж үзөөрэй гэсэн байсан. Тэгээ чон яагаад явчихна. За андота наад маха. Надтай. Гөлөг эдгээр чи махруу ш. Намайг идэх гээд хөөгөөд нь штэ. Тэр коммент бичсэн лалрыг аландаа. Бахан гоё. Булаацлах юм болов гэсэн чи шууд айрдаг байна штэ. Би энд контент хийх гэж хэдэн гөлөгний оройн зоог олонгоо алдчихад Йети бистэ ядаж хоол хийцэн байгаас идэ тэ. Цагаана хаачваа. Би энэ бистэг ингэх баха гэж мэдээд исэн юм а. Цагаана бистэ хаяад машаава явцсан байдаг шаацсан. Ядаж жоохон мах үлдээчгүй сэтгэлгүй хацуу да. Fuck. Цагаана бистэ мишок машинтай хамт аваад ичгсэн. Араа гिचэлж үнийг давлаа. Яахав та хэд намайг даардахгүй гэж бодоогүй үстэй. Зөвхөн дотор уулын сойз байсан. Одоо яах вэ? Мөнгөө машингуу ганцаараа олоо шаачлаа. Маний ч амьдрал яг чиний шиг олоо шаадаг юм да юу ч. Гэхдээ зээл төлөхгүйгээр ялгаатай юм да. Guys энийг хараа. Амар игдүүтэй туулаатай таарлаа. Юу ямар хөөрхөн юм бэ? Харалдаа та нар. Юу гэж ийм хөөрхөн амтныг иддэг юм бэ? Би чинь бас зүрх сэтгэлтэй хөөе. Ямар таарснаа иддэг араатан байгаа юм штэ. За хоёулаа яаж хот руу явчих вэ? Music Festival орондоо бороо зогсохоор алхам да тий. За тэгээд фоллоу дарахаа мартваа. Туулайнда бөмбөөлөө гэдэг нэр өгсөн. Бороо зогсохоор замдаа гарнаа. Энд нэг хүү явчихна. Уул нь би хүн дээрэмддэггүй л дээ. Гэхдээ яахав миний нөхцөл байдлаас хамаарат өөр аргагүй болчлоо. Яг таарч шүү. Одоо үеийн хүмүүс ч амархан юм да. 13 дугаар зуунд бол хүмүүстэй ойртолдог байлаа ш. Бараг саяных шиг дээрэмдэх гээд очивол шууд шорлог шааж авдгаа зэрлэг хүмүүс байлаа ш. Одоо бороо зогсохыг хүлээхгүйгээр шууд замдаа гарыг та. Ямар их юмтай явдаг став вэ? Энэ өвгөрцөгөр яах гэжсэн бол эргэтэй л хүн байсан да. Араа идэх гэжсэн юм болов. Төрөний аялагчийн зүрхнээс юу болсон гэж. Одоо бичлэгээ уцаараа эдитэлдэг үе өнгөрлөө. Янзын орлоготой өдөр байна да. Нана. Цагаана пистэ өчигдөр залгаад хотод миний машинтай очсон гинэ. Тэгээ хөлдөж өхөнгөө алдсан гэсэн. Хулгай хар мөртэй гэж монголчууд ярьдаг та. Нойлын цаас байдгүй. Ядаж энэ хаваарах чулуунууд нь амар үзүүртэй юм а. Хожингоо зүсчихэж магтахгүй байдаг. Яад юм блэ? Миний амьдралын бас хараад хэрэггүй зүсгэж байдаг шүү. Баярлалаа найз минь. Жохон бороо орохоор цэвэрхэн болж баг. Бороо. Цаашаа чамаас өмхийн үнэртэйд байна. Бороо ортол битгээ өртөөрэй. Эсвэл маргааш чамайг угааж өгье.